За энэ хоёр сайд ажил аваад бас юм бүтээж, юм үр дүн гаргая гэдээ улаарад зүтгэж байгаа гэж би итгэж байгаа. Тэгээд дэмжих ёстой газрын тосны үйлдвэрийг бүгдөө бид мөрөөдөж байгаа. Гэхдээ бидний мөрөөдлөөр тоглож бид өстой аимшигтайгаар луурдуулах гэж байгаа, луурдуулж байна. Тэгээд би аж үйлдвэрийн эрдэс баялагын яам руу асуусан асуултуудаа ойрын үед би бичгээр та бүхэн л асууя. Нөөц байхгүй, ус байхгүй. Та нарын тэр нөөцийг чинь бүрдүүлж байгаа гэдэг дайчин тамсаг ямар ч бичиг өгөөгүй. Та нар дайчин тамсгийн хажууд байгаа нь 2 цооногноос ухна гэж байгаа худлаа. Ямар ч мөнгө байхгүй. Энэ болгон дээр би цаасаар саяны ярьсан өөдрөг энэ хариултуудыг би авна гэж найдаж байгаа. За минут байгаа учраас би одоо бичгээр асууя да тэрнээсээ. Тэгээд нэгдүгээр эхний хэлцэх хэсэг дээр баха яригдсан зүйлийг би дахиад хоёрдугаар энэ хэлцүүлэг дээр лавлаад асууя. Томтой хариулт өгөөгүй учраас асууж байгаа шүү. Энэ өргөн барьсан төслийн нүүрсний тэнцвэржүүлсэн үнийг аль субъект нь таамаглаж тодорхойлд юм бэ? За би тэр 125 гэдэг одоо тэнгэрийн тоо тавьчаа тэрэндээ чирэгдэж бид өгнэ. Энэ төсөв бол хэдхэн сарын дараа дэндүү өдрөгөөр гээд баахан худлаа юм ярихаас өмнө энийг хэн таамагладаг? Хэн субъект? Энэ бие даасан хөндлөнгийн субъект нь энэ дээр одоо хэн бэ? Энэ бол төсвийн дүгнэлт хийдэг тэр одоо байгууллагууд үнэхээр сайн дүгнэлтүүд хийсэн шүү. Бид ч одоо өөрсдөө бол тэгэл нэг л гишүүн болчоо, сайд болчоо аимшигтай ухаантай гээд үннээс итгэж яваад байдаг шүү. Тэгэхээр бие даасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт нь гарсан уу? Хэн дүгнэд юм бэ энийг? Гэсэн би маш энгийн асуултыг асууж байна. Хариулт авъя. За, манай техникийн анхаараарай. Тодруулга 1 минут байдаг шүү. Сая өөр тоогоор өөр минутаар яваад байна. За, Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Тэрүүн шадар сайд. Хоёр түүхэд дээр авж байгаа. Зэс, нүүрс. За, нүүрс авахдаа бид нэр эн чинь төсвийн доктортой байдлын тухай хууль дээр ингээд хуульчлаа заагаад өгсөн. Өнгөрсөн 20 жилийн зах зээлийн үнийн дундаж. Тэгэхээр зарим үед манай нүүрс маань 300 400 хүрээд их өндөр ханш тогтцсон. Доошоо унаад бид нар 20 30 хүртэл унсан. За энэ хоёрын хооронд ч л нүүрсний салбарын хэлбэлзэл нь 20 жил гарч иж байгаа. Өнөөдрийн бодит үедэр бид нар бол үннээр бол нэг 68-аас 70 дээр тооцож байна. Яг дундажаа аваад үзэхэр чинь 124 гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ бол төсөвт нөлөөлөл байхгүй. Хамгийн гол нь нөгөө докторжуулалтын санд орох мөнгөгүй болчихно гэсэн. 124-өөс илүү гарч ээж л докторжуулалтын санал бол тэр мөнгө шилжин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэнцвэржүүлсэн 124 байхад төсвийн бид нар тооцоол 70 байхад энэ хооронд хоос нь дутуу үүсчин гэсэн үг. Энэ 124-өөд авч ээж докторжуулалт руу буюу ирээдүйд зарцуулах их өсрөл бүрэлдэх юм. Тэгэхээр тэр их өсрөл бүрэлдэхгүй байгаад байгаа болохоос биш төсөвт нөлөөлөл байхгүй. Зэстэр бол эн чинь бид нар зэсийн бол докторжуулалтын үн баг байгаад байдаг. Зэс гэсэн өнөөдөр ихэд зэс маань 14 мянга авчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт зэснээс докторжуулалтын санал руу илүү ороод эхэлж байгаа гэсэн үг. Тооцохгүй хуультай. Тэнцвэржүүлж яг төсвийн доктортой байдлын хуулиар 20 жилийн үзэн тэгээд эх 3 жилийнхаа зах зээлийн тэндэд хандлага олон улсын байгууллагуудын дүн шинжилгээнд дээр тулгуурлаад тэгээд 124 дэд таагараа л ингээд явж байгаа. Энийг бас яг бидний хувьд нэг сонин огцом өсөлт, огцом уналт тэгээд яг бодит юм ууланд жоохон буулгачмаар л байгаа юм л та нэг 180-аас нэг 90-ийн хооронд байж яхад бол яг л зах зээлийн дунд ханш тогтоод энэгээрээ бид нар докторжуулалтын сандаа мөнгө хураагаад тэгээд эдийн засгийн ямар нэгэн хямрал жоохон нөлөөл орж